Монголын утга зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг Дундгов аймгийн Дэрэн сумын уугуул Мишгийн Жавган. Мишгийн Жавган 1938 онд Дундгов аймгийн Дэрэн сумд төржээ. Киноны нэрт зохиолч, уран бүтээлч тэрээр 1969 онд Политехникум, 1976 онд Марксизм-Ленинизмын оройн их сургууль төгсжээ. 1961 оноос Монгол кино үйлдвэрт лаборантын дагалдан, Дэрэн сумын найрамдал нэгдэлд орлогч дарга, аймгийн захиргааны шин санаачлагын комиссийн нарийн бичгийн дарга, Өмнө Говь аймгийн хүнсний комбинатад мэргэжилтэн, Монгол кино үйлдвэрт зохион байгуулагч, редактор, даргын туслах зэрэг ажлыг хашиж байжээ. Тэрээр 1956 оноос уран бүтээл тойрвох их замд шуударчээ. Түүний тухай ардын уран зохиолч Тангадын галсан дурсахтай Дэрэн сумын өөлд хүн байгаа юм. Жавган маань хүн нүдээр хараад доогилмоор дэндүү эгэл хүн байсан. Ягаад ч юм дандаа богино өмд өмсдөг байсан юм. Шагаан байнга гялалзаж явдаг. Кино үйлдвэрт даргаас нь бус талбыг хашсан мундаг амтан. Дархны бүтээгүйн эрдмийн сургуулийг төгссөн, цахилгаан, тайз засал гээд бүгдийг шийддэг. 500 хүний хувь тавиланг шийддэг боловсон хүчин зургийн дарагч хийж байсан да. Жавганы зохиолоор хийсэн кинонуудаас хамгийн алдартай нь Нийслэл хүү байна. Гадны киноны хуулга биш, цэвэр Монгол шог байсан. Хувь хүний хувьд маш их онцлогтой. Хээрийн зурагт явж байхад нь хайрхны дээгүүр гэнт хар үйл гарч ирээд аянгатай аадар асгалахад нарлаж байсан хүүхнүүд дуу алдан хувц сунраан дутуу хагас цуглуулан гэртээ ирчихсэн байхад Жавган ганцаараа байдгүй. Энэ Жавган аянганд нэргүүллээ гэхэд тэр их аадар дундуур явчих хүн байдаггүй. Аадар гэнт шаагсан шигээ гэнт татрах үед мань хүн хув хуурай ороод ирэх жишээтэй. Яав ив гэхэд яхав жаахан бороо ороод би хариулчихлаа. Гэнгүүт нөгөөдөл нь биширч сүйд болж. Яг нарийн учрыг сүүлд асуутал бороо асгуутал эднэр гүгээд явцгаасан. Би үлдээс нь төмпөнг авч хувцаа тайлан дотор нь хийгээд толгой дээрээ тавиад цүнхэл дотор суучихсан. Наранд бүлээссэн ус сайхан байна. Бороо арилуут би арчичгаад хуурай хувцаан өмсөөд ороод ирсэн гэж байсансан. Жавган шин танилууд мартагдашгүй намар, шинэ хотын гэрэл, товрын зам зэрэг олноо нэрд гарсан уран сайхны кинонууд бүтээсэн давтагдашгүй сонин сэтгэлгээтэй, басшгүй сайхан авьяас бэлэгтэй зохиолч байлаа. Ер нь манайхан алдарт гарсан хүмүүсийн араас шогшоод эсвэл тааруухан зохиолчийн үр хүүхэд нь баян бол хөшөө дурсгал гэж мод чулуу эн тэнд овоолоод л хэн ч уншихгүй юмыг ахин дахин хэвлэж гаргаад байх юм. Уг зүйн Монгол утга зохиолын том овоонд ивээс нь болж байсан тулгуур чулуунуудаа дээш нь шидэхэд доошоо нурахгүй тогтоод байсан жижиг чулуунуудаа аль алийг бодож баймаар санагддаг. Гэсэн бол Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Хээ Зандраа байдаг түүний талаар ин өгүүлв. Мөнхийн бүтээл хийх мөн сайхнаа. Жавганы маань товрын замд кино гараад ирэхээр хөөх юм уу дорлог жав санаанд орно. Тэр жил Баянхонгор аймагт товрын замд очжээ. Хүмүүс ихэд сонирхон манай дорлог жавын кино гэж бахархан ярьцгаана. Тэдний сумд кино очихоор аав ээж ах дүүст нь үзүүлж гин. Тэгсэн чинь аав нь сумын намын үүрт ороод манай хүү хүнээ байжээ. Айлын нял хүүхэд оролдоод нүдний хулай болж байна. Би ичээд үз чадсангүй. Дарга та түүнийг дуудаад ирээч. Би
арсыг хуулъя гэж хүсчээ. Тэгэхдээ дарга "Дарилэг жав кинон тоглож сайхан дүр бүтээсэн. Бид баяр хүргэсэн цахилгаан явууллаа" гэсэнд аав нь "Таарсан ч таар шуудай болдоо" гэд уурлаад гарч одсон юм гэнэлээ. Энэхнэр бодсон ч манай жавганы кино хурц сонирхолтой шүү. Өнөөх алдартай нийслэл хүүг тэр үеийн хэн байтугай өнөөгийн үзэгчид инээд хөөртэй их дуртай үздэг. Тэр жил намайг гэрт нь очиход вангангуй "Жавган минь ээ, чи шалбалзаж үзээч. Сайхан кино болно шүү. Хоёулаа элбээд сайхан кино хийе л дээ. Дараа нь чи бие даагаад сайн зохиол бичээрэй" гэж шаардж байсан тэр зохиол нь энэ нийслэл хүү юм билээ. Энэ киног хийхэд ванган байнга дэрэгдэн байсан. Кино сайн болж байна гэд их баярлж байсан гэж киноны ахмадууд ам хуурайгүй ярьж байсан да. Жавганч багшийнхаа урмыг хуглаагүй олон киноны зохиол бичсэн. Захаасан дурдвал анхны кино нийслэл хүү 1968, Туяагийн бичээгүй захиа мартагдашгүй намар 1975, Шинэ хотын гэрэл 1977, Товрын замд 1979 эдгээрийг нэрлэхэд танил байгаа биз хэмээжээ. Жавган бол роман, тууж, өгүүлэлэг бичдэг эртээ зохиолч юм. Түүний 9 хүсэл роман, Алдан намар тууж, Хоёр эрх, Нэг бэрх, Далан худалчийн дүү, Дасгал логой гээд шог хошин зохиолууд ч бий. 90-ад оноос л шог зохиол дагнан бичсэн байх. Ер нь жавганы бүх зохиол шог аястай байдаг. Мартагдашгүй намрын бат заяа, Товрын замдын Дарилэг жав, нийслэл хүүгийн бүрэн бэх зэрэг жүжигчнээ бодохоор бүтээсэн дүр нь аяндаа санаанд чинь орондоо. Тиймээс зохиолчийн мартах учиргүй. Монголын утга зохиол кино урлагт түүний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Даруу төлгөөхөн хийсэн бүтээснээ хүнд гайхуулдаггүй. Өдрөөс өдөрт шинийг урлагсан гэж дотроо шатаж явдаг түүнийг манай дунд говийнхан санахаар барахгүй бахархаж суугаа нь лавтай. Эксүрвэлж Замбуу төв нэгдэл. Уншсан Эрхэнбаярын Батторж.